За сайн байцгаана уу. За та бүхэндээ одоо таныг хэн болон юу зорин ирж байна вэ гэсэн ээлжид уншлага эхэлж байна. За эндээс харахаар за таныг одоо нэгдүгээрт одоо таныг одоо таны хүлээж байгаа бичиг одоо албан ёсны бичиг баримт юм уу? Аль эсвэл одоо шүүх цагдаагийн одоо хариу тийм ээ одоо гарсан үр дүн юм уу тийм ээ? Аль эсвэл одоо энд бас хол сургуульд явах гэж байгаа оюутан сурагчдын одоо бичиг баримт юм уу, сурлагын дүн юм уу, одоо иймэрхүү юм хүлээж байгаа улсууд бол одоо ийм мэдээ ирэх нэ. За энд 4-р сар гэж гарсан байна. Тэгэхээр зэрэг 4-р сарда багтаж одоо энэ мэдээлэл одоо ирэх нь байна. За мөн одоо эндээс харахаар одоо салсан нийлсэн одоо хоорондоо маргалцсан хосууд байх юм бол тэр хүн буцаж ирэх нэ гэсэн байна. За энэ дээр одоо яг буцаад ирсэн тохиолдолд бол та хүлээж авсан байгаа харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо буцаж ингэж ирснээр та хоёрын одоо бие бинийгээ сансан байдал одоо бие бинийгээ одоо хүлээсэн байдал тийм ээ ингээд их одоо дотн харьцаатай болох юм шинжтэй байна. За энийг одоо би энэ хайр сэтгэлийн харьцааг одоо дэндүү нэг талыг баримталсан ийм харьцаа байгаа юм болов уу гэж харж байна. Ягаад гэх юм нэг тал нь одоо илүү давмгаалсан ч гэдэг юм уу. Ягаад гэх юм бол одоо нэг нь нөгөөгөөс одоо хамааралтай байгаа байдал харагдаж байна шүү. За энэ дээр бол одоо юу гэдгийг ор хорон байхгүй юм. Энэ дээр бас гэр орны асуудал яа уучлаарай. За гэр орны асуудлын одоо асуудлаар тийм ээ хорогдох байр тийм ээ орон гэр тийм юу гэдгийг ийм асуудлаар одоо асуудалтай байгаа улсууд одоо энэ шийдвэр гарах нэ шийдвэр хүлээгдэж байсан шийдвэрүүд гарах нэ гэж ойлгоо. Мөн одоо энд бас одоо гэр бүлүүд аз жаргалтай сайхан байгаа боловч одоо үр хүүхдээ энэ асуудал байгаа харагдаж байна. Хүүхэдтэй болох гэж хүлээж байгаа улсууд бол одоо бас энэ 4-р сард одоо бас хүүхэдтэй болох магадлал өндөр байх нэ. Эсвэл одоо маама хүлээж ивэл 4-р сард одоо маама төрөх нэ ч гэдэг юм уу. За мөн одоо хол газраас мэдээлэл хүлээж байгаа. Эсвэл одоо холоос хүүхдийн сураг чимээ чагнаж байгаа. Эсвэл сургуулийн бичиг баримт би хэлсэн тийм ээ. Ийм холоос хүлээж байгаа мэдээ хүлээж авах нэ гэж ойлгоорой. За одоо эндээс харахад зэрэг энэ сайхан мэдээлэл бол одоо гэр бүлийг маш аз жаргалтай болгосон байдал харагдаж байна тийм ээ. Сайн мэдээ гэж ойлгоорой. Сайхан мэдээ ирж байна. Тэгээ гэр бүл сайхан одоо аз жаргалтай одоо юу гэдгийг баярлсан байдал харагдаж байна тийм ээ. За мөн одоо хол сургууль соёлд явах гээд мөнгө төгрөгийн асуудал шийдэгдэж чадахгүй байгаа ийм улсууд оюутан сурагч тийм ээ хүүхдүүдтэй одоо ингэж байгаа бол одоо гэр бүлийн зүгээс тусламж ирэх нэ гэж харагдаж байна. За мөн ажил хөдөлмөр дээр за одоо энд бас нэг одоо хаалга хаагдсан одоо юу гэдгийг одоо жишээлх юм бол нэг шийдвэр гаргах ёстой одоо нэг энийг үү тэрийг үү гэсэн сонголтыг хийж нэг хаалгыг хааж нөгөө хаалгыг нээсэн ийм байдал харагдаж байгаа юм энэ улсууд мөн одоо гэр бүлтэй холбоотой тийм ээ. Одоо энд бас харахад одоо орон гэрний асуудал залуу хосууд тийм ээ хоорондоо маргалцсан яагаад гэвэл орон гэрний асуудлаас болсон юм уу эсвэл орон гэрний асуудлаас маргаан үүссэн тийм ээ эмшүүхийн асуудалтай байгаа ийм улсууд бол одоо сайн мэдээтэй гэж сонс. За ингээд орон гэрний асуудал шийдэгдснээр шинэ амьдрал эхэлж байгаа одоо гэр бүл хамтдаа болсон байдал харагдаж байна. За мөн одоо ганц бие хүмүүс бол одоо зарим нэг ганц бие хүмүүс бол одоо маш одоо халуун дотн одоо хайртай учрах нь тийм ээ. За энэ хайр бол одоо
чухам юу ирээдүйн амьдрал болох хэсэг нь үгүй. Ямар ч байсан нэг хэсэг таны сэтгэлийг сэргээхээр юм байна. За мөн одоо эрүүл мэндийн байдал маш том одоо хаалганд орсон юм уу? Эсвэл бол одоо идэж яваа эмчилгээ хийлгэж байгаа улсуудын эрүүл мэнд сайжрахаар харагдаж байна. За за энд одоо өөрийнхөө одоо ямар нэг одоо ажил дээрээ ч тэр одоо энэ хайр сэтгэлийн асуудал дээр ч тэр одоо өөрийнхөө стандартыг бити буулгаарай гэсэн бас мессеж байна шүү. За мөн одоо энэ дээр одоо энд ямар нэг одоо тийм ээ эрх мэдэл бүхий хүн юм уу аль эсвэл бол одоо хуулийн зөвлөх тийм ээ аль эсвэл одоо маш одоо эрх мэдэл одоо юм их мэддэг тийм нэг хүнээс одоо мэдхгүй чадахгүй байгаа зүйлийн гаргалгаа ирсэн харагдаж байна тийм ээ зөвлөгөө авсан гаргалгаа зааж өгсөн ийм харагдаж байна. За ажил төрөл одоо энэ амьдрал дээр одоо өшөөж явах идэвхтэй байгаарай гэсэн бас мессеж байна шүү тийм ээ одоо төлөвлөгөөнд чинь бас жоохон практик балан хэрэгтэй байна. За энэ төлөвлөгөөг одоо биелүүлэхийн тулд өшөөж жоохон хөдөлмөрлөх хэрэгтэй байна шүү гэсэн байна. За эдийн засгийн байдалтай анхаарна. Байдал хэдийгээр сайн байгаа боловч одоо их зарлага гаргахаас одоо сэргийлээрэ гэсэн байна шүү. За ямар ч байсан буцаж нийлсэн хосууд бол маш халуухан байх нэ тийм ээ. За нэгдүгээрт нь хоёрдугаарт нь одоо буцаж нийлсэн улсууд бол яг уу энэ одоо жинхэнэ хайр байх тийм ээ ахиж нэгдэх би түрүү хэлсэнтэй ийм магадлалтай. За яг уу энэ зүгээр нэг учирж байгаа ийм хүмүүс тийм ээ зүгээр ийм улсууд бол одоо маш халуухан дурсамж үлдээх боловч одоо амьдрал болох хүсэг нь бол тодорхойгүй юм аа л гэсэн байна. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Тус болсон гэж найдая. Нэгдүгээрт нь хоёрдугаарт нь хувийн уншлагаа хийсээр байгаа шүү. Одоо Монгол Стар Тайрод гэсэн миний Facebook пэйж рүү хандаж одоо мэдээлэл авна үсттэй. За амжилт хүсье баяртай.